Сайн бацхан уу. Бид өмнөх хичээлээр нэгсийн нэгтлэн бодох бүртгэл програм дээр хэрхэн шинэ байгууллагын мэдээлэл оруулахыг харсан. Энэ удаагийн видеогоор тухайн нээсэн компани, захирал, ерөнхий нэгтлэн бодогч гэх мэт хүмүүсийн тухайн мэдээллийг оруулах болно. Тэдгээрийн мэдээллийг уг харагдаж байгаа жишээний дагуу програм дээр бүртгэж авна. За програм дээр бүртгэхийн тулд эхлээд програм руугаа ороод дэд системийн лавлах болон бүртгэлийн тохируулгууд гэсэн хэсэг рүү ороод навигац самбарын байгууллагууд эс рүү орно. Уг зэс рүү ороход дээрх цонх нэгдэх ба энэ бидний өмнөх оруулсан компани мэдээлэл харагдаж байна. Энэ мэдээлэл рүүгээ ороод хариуцлагатай этгээдүүд гэсэн хавцанд тэдгээрийн мэдээллийг оруулна. Захирлын мэдээллийг оруулахын тулд захирал гэсэн хэсэгт үүсгэх товчийг дарахад мэдээлэл оруулах цонх нэгдэж байна. Уг цонхны хувь хүн гэсэн хэсэгт тухайн захирлын овог нэр, албан тушаал гэсэн хэсэгт ямар албан тушаал хашдаг вэ? Энэ он сар өдөртэй хэсэгт нь хэдэн сарын хэдний өдрөөс эхэлж тухайн хүн энэ захирлынхаа албан тушаалыг хашсан бэ гэдгийг оруулж өгдөг. Хувь хүний мэдээллийг оруулахын тулд энэ мөрийнхөө 3 цэг дээр дарахад манай компани ажлагчдын жагсаалт гарч ирж байна. Энэ жагсаалтаасаа сонгож сая хэсгийг бүглэн гэсэн үг. Одоогийн байдлаар манай програмд ганц ч ажилтан бүртгэгдээгүй байгаа болохоор энэ фолдер маань хоосон байна. За энэ фолдер руугаа ороод ажлагчдаа үүсгэцгээе. Тэхийн тулд хулганыхаа баруун товчийг дараад создать буй үүсгэхийг сонгоно. За энэ цонхонд ерөнхийдөө бид нэр мэдээлэл оруулж өгнө гэсэн үг. За жишээний дагуу ерөнхий захирлынхаа мэдээллийг оруулцгаая. Овог нэр нь дорж авахтай гант тулга. Төрсөн огноо нь 1978 оны 3 сарын 3. 0303 1978. Хүйс эрэхтэй. Энэ хэсэгт түүний иргэний харьяалалд хизээ бүртгэгдсэн мэдээллийг оруулж өгнө. За жишээний дагуу тэрнийг 1980 оны 1 сарын 1-нд бүртгэгдсэн гэж оруулна. Төрсөн газар гэдэг хэсэгт түүнийг аль дүүрэгт эсвэл аль аймгийн аль суманд төрсөн тухайн мэдээллийг оруулж өгдөг. За энэ мөрийнхөө 3 цэг дээр дарахад мэдээлэл оруулах цонх нэгдэнэ. Жишээний дагуу тэр Сэлэнг аймгийн Алтанбулаг суманд төрсөн. За одоо захирлынхаа зургийг оруулцгаая. Тэхийн тулд энэ нэмэх гэсэн айкон дээр дараад компьютер дээрээсээ түүний зургийг зааж өгнө. За ингээд зураг оруулчлаа. Одоо түүний регистрийн дугаар, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар гэх мэт мэдээллүүдийг оруулцгаая. Түүний регистрийн дугаар 90D78030371. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар нь 0912 31 1. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар нь 2345 166. Энэ сүүлийн хоёр мөрийг бүглэх шаардлагагүй. Учир нь энэ нь Монголд одоогийн байдлаар хэрэглэгддэг. За түүнийг гэрчлэх баримтын тухай мэдээллийг оруулъя. Баримтын төрөл гэсэн хэсгийн 3 цэг дээр дарахад ямар баримт вэ гэдгийг сонгох сонголтууд гарч ирнэ. За энэ хэсэг дээр тухайн баримтын серийн номер, энд баримтныхаа дугаарыг оруулж өгнө. Хэн олгосон гэдэг хэсэгт нь улсын ямар байгууллагаас тухайн хүн иргэний үнэмлэхийг авсан бэ гэдгийг оруулж өгнө. Жишээний дагуу ганц тулга маань улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэхийг авсан байна.
За олгох хогноо хүчинтэй хугацаа гэдэг нь хэдэн сарын хэдний өдөр түүнд иргэн үнэмлэх олгосон бай. Хэдэн сарын хэдэн хүртэл хүчинтэй вэ гэдгийг бичиж өгөх ийм мөрнүүд байна. Олгосон хогноо нь 2009 оны 2 сарын 3. Хүчинтэй хугацаа нь 2018 оны 3 сарын 3 хүртэл байна. За ингээд түүнийг гэрчлэх баримтны тухай мэдээллийг оруулж дуслаа. Одоо холбоо барих мэдээллийг оруулцгаая. Энэ хэсэг түүний гэрийн утас, ажлын утас, гэрийн хаяг, имэйл хаяг гэх мэт мэдээллүүдийг оруулж өгөх боломжтой. За түүний имэйл хаяг нь dgantulga@yahoo.com. Утасны дугаар нь 98 99 11 00. За түүний мэдээллийг оруулж дуслаа. Одоо хадгалах товчоод харахад ажиллагчдын жагсаалтанд маань нэмэгдэж байна. За одоо хувь хүн гэсэн хэсгээ бүглэе. Гант тулгаагаа сонгоод энэ Webbrite буюу сонгох гэсэн айкон дээр дарж болно. Эсвэл хулгайныхаа баруун товчийг дараад Webbrite гэж сонгож болно. За түүний албан тушаал өмнө хэлцсэнчлэн ерөнхий захирал. За жишээн дээрээ түүнийг 2016 оны 1 сарын 1-ээс эхэлж уг албан тушаалыг хассан гэж оруулах юм бол энэ хэсэгт бичиж өгнө. За ингээ хадгалах товчоод харахад ерөнхий захирлын тухай мэдээлэл програмд бүртгэгдэж байна. Үүнтэй яг ижил ерөнхий нэгтлэн бодогчийн мэдээллийг оруулцгаая. Нэгтлэнгийн маань нэр Тэлмэн Овогтой онон. Төрсөн огноо нь 1985 оны 8 сарын 30. Хүйс эмэгтэй. Жишээний дагуу иргэний харьяалт бүртгэгдсэн огноо төрсөн огноо 2 ижилхэн байгаа болохоор ингээд копитаа тавьчээ. Төрсөн газар нь Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот. За ононгийнхоо зургийг оруулцгаая. За түүний ерөнхий өгөгдлүүд бүртгэгдлээ. Одоо бүртгэлийн дугаар, гэрчлэх баримт, холбоо барих мэдээлэл гэх зэрэг мэдээллүүдийг оруулцгаая. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар, регистрийн дугаар, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар гэсэн энэ хэсэгт зохиомол тоо оруулж байгаа. Та бүртгэхдээ тухайн ажилчныхаа регистрийн дугаар, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар гэх мэтийг оруулж өгөх хэрэгтэй. За одоо түүнийг гэрчлэх баримтын тухай мэдээллийг оруулах гэж байна. Иргэний үнэмлэх олгосон огноо нь 2010 оны 2 сарын 3. Хүчинтэй хугацаа нь 2020 оны 3 сарын 30 хүртэл байна. За холбоо барих мэдээллээ оруулъя. Имэйл хаяг нь tonon@yahoo.com.
Хуудасны дугаар нь 98 99 11 01. За мэдээлэл оруулж дууссаад хадгалах товчоо дараад ажилчдын жагсаалтаасаа ононгоо сонгоно. За ингээд хариуцлагатай этгээдийн ерөнхий нэгтлэн бодогч хэсэгт ононгийн мэдээлэл орлоо. За албан тушаалыг оруулъя. Ерөнхий нябо. Түүнийг мөн адил 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс албан тушаалаа хашсан гэж үзье. За ингээд бүх мөрүүдэд бөглөөд хадгалах товчоо дарна. За ингээд програмд маань захирлын мэдээлэл, нэгтлэн бодогчийн мэдээлэл орлоо. Одоо хадгалах товчоо дарахад уг мэдээллүүд маань програмд хадгалагдах болно. За байгууллагын мэдээлэл рүү орж дахиж харъя, хадгалах хэсгийг шалгая. Хариуцлагатай этгээдүүд гэсэн хэсэг. За захирлын маань нэгтлэн бодогч маань энэ байна.